стратегийн ордуудын 34-ээс 50% одоо төр эзэмшигсэн энэ заалтуудыг бас бодит ажил болгох ийм одоо зорилгын хүрээнд хилцэл хийсэн. Энэ одоо сүүлийн 20 жилийн одоо хилцэл бас хийгдэх энэ асуудал олон жил яригдсан. Харамсалтай тодорхой бас үр дүнд хүрч чадахгүй байсан бол өнөөдөр тодорхой ойлголцод хүрсэн. Энэ ойлголцолд хүрэхэд одоо бас энэ сууж байгаа компани удирдлагууд зам бас өнөөдөр хараахан хүрэлцэн ирж байгаа хувийн хвшлийнхэнтэйгээ бид харилцсан эрхтгийгч ойлголцох одоо ямар нэг байдлаар хүч төрөхгүй энэ одоо бас хүрээнд одоо ажлыг зарчим баримталж ажиллаж өнөөдөр бас юм үр дүнд хүрч байгаамаа. Тэгээд юуны өмнө Монгол улсын үндсэн хуулийг хэрэгжүүл зам одоо бас амьлуулах байгалийн баялагын үеийн ард түмэнд санаачлаг гаргаж нийгмийн хариуцлага хүлээж өөртөө бас ингэж ойлголцож байгалийн баялагын өгөөжийн дийлэнхийг Монголын ард иргэдээс ногдуулах тал дээр тодорхой санаачлаг гаргаж ажилласан бас нэг компани удирдлагууд та бүхэндээ Монгол улсын ерөнхий сайд болон одоо бас ажлыг ажилласан нийт одоо төлөвлөгчдийн өмнөөс талархлыг бас илэрхийлье. За ингээд Монгол улсын үндсэн хууль 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр баталгаажуулсан байгалийн баялагын ашигт төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж одоо ба ирээдүйн иргэн бүр эрүүл аюулгүй орчин амьдрах эрхийг баталгаажуулах газрын хэмжээний баялагын өргөөжийг үндэсний баялагын санд төвлөрүүлж тэг шудрах хүртээг чиглэнэ. Стратеги ажил бүхий ашигт малтмын ордыг ашиглахдаа байгалийн баялагийг ард түмний мэдэлд байх зарчим нийцүүлэн түүний өргөөжийн дийлэх ард түмэнд ногдож байх хэрэгцээ үндсийг хуулиар тогтооно гэсэн байдаг. Үүний дагуу үндэсний баялагын сангийн тухай хуулийг баталж байгалийн баялагын өгөөжөөс өнөөдөр Монголын ард түмэн хуримтлалын сандаа эрүүл мэнд боловсрол орон сууцндаа зарцуулах эрх боломж нээгдсэн байгаа. Харамсалтай надад бас харьцангуй одоо бага одоо мөнгөд төвлөрч байгаа. Зааш үүсмэл ордод болон Монголын ард түмэнд өгөөж бүрдэх нь одоо бас Монголын ард түмэн газар үндэсний баялагын сангаар дамжиж ногдох энэ ажил бас зорох гэж байна. Тэгээд зурж мууж ажил компанид зурж байна. За өсгцөөс компани төлөөлөл одоо тууцын дарга бас таныг зорж байна. Одоо дараад нь бас Монгол Улсын ерөнхий сайд бас зурж баталгаажуулна. За мөн одоо хангад exploration компани. гэсэн байгаа гэдэг. Ингээд байгалийн баялаг ард түмний бэлд байх хуулийн зарчимд нийцүүлж түүний өргөөжийг хүртээмжтэй байх бодлогыг хэрэгжүүлэх чиглэсэн засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд өнөр оруулж мандаатлууд ажиллагаа хамтран ажилласан зурж хангад exploration өсөх цоос ачид ихт компаниудын удирдлага хамт олон бас талхал илэрхийлье. Монгол Улсын үндсэн хуулийн
6-гийн 2 стратеги ажил үйлдвэрлэхийн ачт малтмуулын ордыг ашиглахдаа байгалийн баялагын өргөжийг байгалийн баялаг ард түмний мэдлэлд байх. За түүний дийлэнх нь ард иргэдэд хүртээмжтэй байх гэсэн агуулгыг үндсийг хуулиар тогтооно гэж хуульчилсан 19 он хуулийн хуулийн зорчин 2024 онд бас бүрдээд улсыг хурдлаад за энэс хойш бол энэ үндсэн хуулийн суур зарчмыг бодит ажил хэрэг болох эрхлэлийг энэ хүчин чармаалт гаргасан ажил маань эхнийхээ үр дүн өгч байгаа нь. За гол зорилт бол бас байгалийн нөөц байдлаа улс орон иргэдийн хэрэгшигт нийцүүлж хүртээмжтэй бодит үр дүнтэй орон нутгад иргэдэж хүртээмжтэй өгч байгаа гэдэг харуулж байна. Хамгийн гол нь харах бол бас хуулийн албадлагаар биш нийгмийн хариуцлага гэдэг санаачлаг гаргаж энэ үндсэн хуулийн зарчим бодлогыг засгийн газрын бодлого хэрэгжүүлэх замаатгатай ажилд онлайн төлөвлөсөн явалд талархаж байна. Манай ажлын хэсэг 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Ерөнхий сайдын 72 дугаар захирамжаар байгуулагдсанаас хойш 5 сарын хугацаанд 10 удаагийн яриа хэлцээ хийж техникийн зөвлөгөөнүүдийг хийж асуудлуудыг олон талаас нь наривчлан хилцэж тооцооллуудыг хийж бас энэ үндэсний баялагын санг эргэлтэнд оруулж үр ашигтай ажиллуулж байгаа тооцоолол, за орд ашиглалт, за олон улсын зах зээлийн нөхцөл байдал, үнийн хэлбэлзэл бүгдийг тогтож одоо үндсэн суур зарчмаа бол өнөөдөр тохирч санамжиж байгуулж байна. Тийм учраас энэ 10 удаагийн хилцээ техникийн уулзалтуудыг үндэслээд манай Energy Resource хангад Exploration Exxon за ачдик компаниудад хилцээний хамгийн гол суур зарчмуудаа харилцан тохиролцож тодорхой үр дүнд хүрснээ харилцан ойлголцсноо илэрхийлж өнөөдрийн бичиг баримтыг байгуулж байна. За энэ бичиг баримтад дурдсан гол асуудал бол ашигт малтмуулын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасан одоо хуулийн этгээдийн 34-өөс доош хувийг төр хүн төлбөргүй эзэмшнэ. За үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 заасны дагуу стратегийн ордгоц өгөөжийн 51-ээс дээш хувийн буюу дэлгэх нь ард иргэдэд оногдож байх зарчмыг давуулан биелүүлж өгөөжийн 60%-ийг ард түмэнд ногдож байхаар 60%-аас доош өгөөжийн 60%-аас доош арах юм бол тохируулагч төлбөр буюу баялагын татвар төлж байхаар тохиролцоод байна. Тэгээд 60% гэдэг маань бас үнийн хэлбэлзээс шалтгаалаад дээш доош хэлбэлзэж болохыг бас цаашдаа наривчлсан яриа хэлцээрээр тооцох ёстой. Ингээд цаашаа төрийн эзэмшлийн хувийг тогтоох эсвэл энийг тусгай амнуудаар орлуулах за олон улсын зах зээлийн түүхийдийн үнэтэй уялдуулж тогтоох асуудлыг засгийн газрын хуралдаанаар хилцүүлж улсын их хурл өргөмөдүүл шийдвэрлүүлнэ. Засгийн газрын зүгээс хилцээний үед хувийн хвшлийн компаниудынхаа санал бодлыг нээлттэй сонсож за үйл ажиллагаанд нь бас арилва дарамт шахалт үзүүлэхгүй байх. За энэ үндэсний үйлдвэрлэгчид үндэсний хувийн хвшлээ одоо дарамтлахгүй байх. Гэхдээ төр хувийн хвшлийн түншлэлийг харилцан үр ашигтай хөгжүүлэх зарчмыг өрнөж ирсний онцлон тэмдэглэх нь зүйтэй. Ингээд төрөөс хайгуул гэж нөөцийн тогтоосон ордуудын өргөөжийг төр авч ард түмэнд хүртээх нь бас үндсэн хуулийн суур зарчим. Ингээд энэ хэлцээний гол зорилго бол энэ үндсэн хуулийн зарчмыг л хэрэгжүүлэх явдал мэдээж эндээ санаачлагтай ажиллаж байгаа харилцан ойлголцол бас төр хувийн хвшлийг түншил хамгийн гол нийгмийн хариуцлагын хүрээнд энийг бас санаачилж хийж байгаа нь сайшаалтай хуулийн асуудал ярих юм бол энэ шүүхийн эцэг төлөвлөгөө маргаан руу хөтлөх ийм сэдв. Энэ бол гэхдээ энэ манай компани санаачлах гаргаж, манлайл үзүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд бас ийм бодиттой манлайл үзүүлж байгаа бол бас сайн жишг тогтоож байна гэж үзэж байна. Ингээд энэний бодит үр дүнг бас мэдүүлэх нь чухал. Ийм учраас засгийн газраас үндэсний баялагын сангийн ийм Монголиад бүртгэл тооцоог ил тод болгож
стратегийн урд газар ашигт малтмын нөөц ашигласны төлбөр төлж байгаа. Тэрний хэдэн хувь нэрээдүйн санд, хэдэн хувь баялагын санд хэдэн төгрөг орж ийн. Энэ үндэсний компаниуд хэдийг төлж байгаа. Тэр нь юун зарцуулж ийн гэдгийг ил тод болгосон ийм Монголиагийн ил тод мэдээллийн дашборд систем хийхээр одоо програм хангамж бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна. Манай инновацийн харилцаа албаны яамны чиглэлээр ажиллаж байгаа. Ингээ иргэд маань яг дансандаа хөндлөгдсөн мөнгийг бодиттой мэдэрдэг болгоно. Одоо ирээдүйн сангийн тухай хууль, үндэсний баялагын сангийн тухай хуулиар 2030 оноос зарцуулж эхлэх ёстой гэсэн юм ерөнхий төсөөлөлтөй 2030 оноос эрүүл мэнд, боловсрол, орон сууцчлалтад зарцуулж болохоор юм зохицуултаа. Гэхдээ энэ мөнгө бол бодиттой хадгалагдаж хоригдлогддог, баялаг болдог, нэргэлтэнд ордог ийм эдийн засгийн үндсийг бас бид бодлогоор энэ журмуудаар хэрэгжүүлж эхэлж байна. Тэгээд цаашдаа бас бид үндэсний баялагын сангийн хуульд бас өөрчлөлт оруулах, илүү өргөөжтэй болох. За энэ хэмжээгээр бас хариуцлагатай болгохыг дэмжиж орон нутгт яаж хөгжүүлэх вэ? Яаж энэ харилцан үр ашигтай гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжсэн бизнесийн идэвхжлийг бий болгосон юм харилцааг бий болгоход энэ хандлага маань бас зөв практик туршлага болно гэдэгт итгэж байна. Ингээд хамтран ажиллаж байгаа та бүхэнд Монгол Улсын засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.